Өнөөдөр манай өрөөнд анх эхлээд арчилсан ном. Арчилсан намын одоо арчлалыг те бид нэр арчлалын дуу хоолойг таавал хүмүүс хүргэсэн. Тэр Канадын нэг рекламыг, брэнд рекламыг монголчлоод хүргэсэн. Маш хүмүүс хүрсэн. Тэгээд энийг ингээд арчлалыг дэмжиж байна гэсэн чинь дараа сонгуулаар би юу ч үгүй гараад ирсэн. Энэ хоёрын хооронд тэгж хурдан хувьсахад юу нөлөөсөн бэ? Тэр миний залин морж байгаа тэр сайхан бэлэхгүй, элбэг дөрж байгаа. Бид нар бол одоо над би бол жижигхэн байхгүй тэдний хувьд бол. Тэд нар тэр байтугай юмыг одоо морьсон байж тээ. Би ингээд шүтэн зурж гарч ирээд би үннийг хэлсний төлөө өнөөдөр бид нар нэг жил бид нар утаагүй өвлжчлөө. Бид нар бас нэг энэ ковидоос бас өөрсдөө хамгаалчлаа. Бас хэрэгтэй хэрэггүй хүмүүсээ бариад хориод тэ бас ялах хувийг нь өгж гин. Одоо байгаа тэгвэл сайн кино бүтээхэд кино контентоо ялахгүй байгаа нь үзэгчдтэй асуудал байна уу? Тэр бүтээж байгаа хүмүүстэй ерөөсөн манай кино салбар өөрөө уран бүтээлч киночдоор дутцсан юм уу энэ салбар эсвэл киногоо хийж чадхаа байсан юм уу? Би Монголын киноны уран бүтээлчдийг муулаад байгаа юм биш. Бид нар нөгөө 30 жил апдейт хийгээгүй гай энд гарч ирж байгаа байхгүй. Ихэнх киночд маань юу хэлдэг вэхээр хөрөнгө мөнгө. Одоо бид нар сайн кино хийхээр мөнгө байдаг. Тэгээ улсаас дэмждэг. Улсын дэмжлэг үнэхээр хэрэгтэй. Тэгжиж бид нар дэлхийд өрсөлдөнө гэсэн байр суурь хэлдэг. Жил 50 кино гарч байна. Мөнгө олдохгүй нөө. Олдож байгаа байхгүй. Тэгээд мөнггүүдэд одоо таныг ихчээрээ хөөцөлдүүлээд киноны төсөв гаргуулж аваад 260 хэдэн сая төгрөг гаргуулж аваад кино хийх юм болов уу гэж. Тийм аман дээр ороод ирсэн шар тасыг хэлээрээ түлхэх тийм тэнэг хүн байх уу? Би хоочдч улсаас мөнгө авна. Өшөө сайн тендер зарлах юм бол ямар цензур тавьдгийг тэрийг тавьж бид нар авна. Тендер чи өрсөлдөөн байдаг шүү дээ. Өрсөлдсөн шүү дээ. Тийм тэгээд та аавна гэж их ихтэй хэлээ. Нэг чадна би. Гişүүгчтэй болохоор юу? Би чамаг энэ Facebook дээр комент бичээд байгаа нөхдөөс арай толгой өндөр болов гэж бодож чинь ярьсанд орсон. Тэгтэл чи бас амар л доошоо юм асууж байна. Ориглоо ууч. Бас их ориглоо ярьдаг хүн шүү. Аашавар ер нь бас ориглоо нууц. Заримдаа нэгнийхээ аймаг тасалчих гал үйлдэл үзүүлээд байна үү. Тэр богоон дотор давагдаж руу хурдаг барьсан арьсан үний юм. Чи бүрийг асах. Ягт. Таныг Монголын төр алтан гац гэдэг өндөр дэд одон медалаар шагнах гэсэн чинь та энийг авахгүй гэх мэтчлэн тий. Төр таныг шагны урамшуулъя, хүндэлж явах та нэг өдөөс нэг хүндгэлийг нүггүй гэсэн юм аятаа юм мэдээлэлд бас гарч ирсэн. Алтан гац тань жижигдэд байна уу? Чи ингээд гэрийн даалгавраа амар сайн хийгээл ирлээ л дээ. Тэг тэгсэн чи гэрийн даалгавраа амар сайн ирсэн чи багч 2 тавьчихж байгаа юм ямар? Тий, би одоо 5 авмаар шүү дээ. Би гавья тавмаар шүү дээ. Тэгээд